анзаарч хаад маш олон төрлийн сэтгүүл, маш олон төрлийн одоо энэ хэвлэл материалууд бол гарч ирд юм байна. Тэгээ энэ дээр одоо энэ их хурлын гишүүд ч бай, засгийн газрын гишүүд нь ч бай, бас одоо өөрөөсөө давуу байдал олгоод гоё ганган тайлан сэтгүүл хэвлүүлээд энэ төсвийн зардлыг нэмэгдүүлээд байгаа энэ асуудлыг хориглож байгаа нь бол зөв гэж бодож байна. Зүгээр тэгтээ энэ ялангуяа энэ тойргоор сонгогдсон гишүүд бол тойргийнхоо ард иргэдтэй уулзаж тайлангаа тавьж улсын хурлын одоо энэ танхим тэлэлцсэн хууль тогтоомжинд хэрхэн оролцсон талаар ярьж хэлэх нь зөв л дөө. Энийг бол одоо ганцхан энэ уулзалтууд зохион байгуулад тэрүүгээрээ тайлагнаад явах хол болж байгаа юм шиг байна. Урд донд нь хэвлүүлж болд юм уу? Жишээ нь гэдэг нэг ийм асуулт байна. Зүгээр хэрвээ хэвлүүлэх дээр тулвал энийг зүгээр яг тодруулаад бас асуучаа гэж ингэж утсан. Хоёрдугаарт энэ аливаа этгээд гэдэг дээр яг чухам юу орог гэдгийг сая яг хэллээ. Тэгтээ би дахиад асууч. Аливаа этгээд гэдэг дээр ямар субъектууд одоо багтаж байгаа вэ? Энэ талаар бас дэлгэрүүлж хэлж өгөөч гэдэг ийм хоёр зүйлийг асуух байна. За зэндийн сандаг учрагш шүү. Асуултанд хариулъя. За мөнх хот гишүүнд баярлалаа. Хуулийн төслийг дэмжиж хагаад. За ер нь бол нэгсрийн нэгнээс сонгуулийн жилийн нэгсрийн нэгнээс хойш бол өмнө нь бол сонгуулийн жил эхлээгүй 12 сарын 31-ээр тэр эд зүйл тараан уу тэр одоо мөнгө төгрөг гэдэг юм уу одоо бусад тайлан бараа материал тарах чинь нээлттэй байгаа шүү дээ одоогийн хуулиар. Сонгуулийн жил эхлээл нэгсрийн нэгнээс хойш бол сонгуулийн хууль үйлчлээд эхэлж байгаа. Тийм учраас эд зүйл тараахыг бүгдд хориотой байгаа. Харин тэр эд зүйл дотор чинь бас сонин сэтгүүл ороод байгаа байхгүй уг нь бол. Манайхан л хуулийг буруу ашиглаж гуйвлж сайд нар ажлын тайлан гэж тараагаад байгаа болохоос биш. Уг нь бол эд зүйл дотор чинь сонгуулийн хорооны одоо сонгуулийн хорооны тамгын дарганд сууж байна. Бас дээр нэмж тайлбар өгөхөд илүүдэхгүй. Эд зүйл дотор сонин сэтгүүл орох уу гэвэл орно. Уг нь бол 48-ийн одоо нэгээрээ эд зүйл дотор. Тийм учраас сонгуулийн жилийн нэгсрийн нэгнээс өмнө бол тэр тайлан юмаа тарааж болно шүү. Энэ бол хуулиар хориглоогүй асуудал. Нэгсрийн нэгнээс бол хуулийн үйлчлээд эхэлж байгаа учраас хориотой гэдгийг одоо мөнх хот гишүүнд хэлье. За аливаа этгээд гэдэгт бол одоо тэгээд бүх төрлийн бүх салбарын төрийн одоо албан тушаалтнууд, иргэний нийгмийн байгууллагууд, төрийн эмчийн компани, удирдлагууд, ажилтан хэн бид бүх иргэн орно. Аливаа этгээд. За баярлалаа. За Амгаланбаатарын Ганбаатар